Монголын улаан загалмай нийгэмлэгийн танилцуулга. Дэлхийн 2 дугаар дайны нөхцөл байдал үүссэн 1939 онд улсын баг хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр Монголын улаан хрестийн эвлэл байгуулагдаж Монголын улаан загалмай нийгэмлэгийн суурийг тавьжээ. Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг. Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дахь гишүүн байгууллага юм. Монгол Улсын их хурлаар 2016 онд Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинжилэн баталж, Монголын улаан загалмай нийгэмлэгийг үндэсний хүмүүнлэгийн байгууллага болохыг баталгаажуулав. Бидний урай хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа Монголын улаан загалмай нийгэмлэгийн алсын хараа хүмүүнлэгийн үн цэнийг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрхэм зорилго хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, эрсдлийг даван туулах, олон нийтийн чадварыг сайжруулж, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад хувь нэмэр оруулна. Бидний үйл ажиллагаа нь эрхэм зорилгод тулгуурласан байна. Ирээдүйд чиглэсэн байна. Сайн дурын ажлыг өргөжүүлж, шинчлэн төлөвлөсөн байна. Санхүүгийн хувьд тогтвортой байна. Бидний үйлчилгээ олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, гамшигын эрсдлийг бууруулах, даван туулах чадварыг нэмэгдүүлэх, хариу арга хэмжээ авах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах, дасан зохицоход хувь нэмэр оруулах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эмзэг байдлыг бууруулж, иргэдийн амжиргааг дэмжих, хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, дадал чадвартай болгох. Бид ажлын арга барилаа өөрчлөнө. Иргэд, гишүүд дэмжигчид олон нийтийн дуу хоолойг сонсох, санал хүсэлтийг хүлээн авах, хариу өгөх харилцаа холбооны сувг, арга хэлбэрийг шинжилэн, шуурхай байдлыг хангана. Хүмүүнлэгийн үйл ажиллагааг төлөвлөх, шийдвэр гаргах, зохион байгуулах, үр дүн хянах, үнэлэлт дүгнэлт өгөхөд олон нийтийн оролцоог хангана. Үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт, тоо мэдээллийн удирдлагын системийг шинжилэн сайжруулна. Үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй байлгахын тулд инновац, дижитал мэдээлэл харилцааны шинэ технологийн арга хэлбэрийг нэвтрүүлнэ. Сайн дурын үйл ажиллагааны хүрээг өргөжүүлж, нийгмийн олон талт байдлыг ханган, төрөлдсөн, мэрэгшсэн, тогтмол болон түр хугацаагаар, биечлэн болон цахимаар зайнаас ажиллах арга хэлбэрийг хөгжүүлнэ. Хамгаалал, гендер, оролцоог хангах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга зүйг бүх шатанд нэвтрүүлнэ. Түншлэгч байгууллагуудтай харилцах, ил тод шуурхай байдлыг хангах, эргэх холбоог сайжруулах чиглэсэн арга барил, ажлын туршлага хуримтлуулна. Байгууллагын соёл, хүмүүнлэгийн дипломат харилцааг хөгжүүлэх, үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, тусламж хүртэгчид болон үйлчилгээ хүлээн авагч иргэн аж ахуй нэгж байгууллагын итгэлийг хүлээсэн байхыг эрмэлзэнэ. Улаан загалмайн гишүүд дэмжигчид, сайн дурынхан, удирдах болон гүйцэтгэх шатны сонгуульд идэвхтэн ажилтнууд нь хөдөлгөөний үндсэн 7 зарчмыг байнга сахин мөрдөж, түгээн дэлгэрүүлэх, үндэсний нийгэмлэгийн нэр хүндийг дээдлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, дадал туршлагыг сайжруулна. Монголын улаан загалмай нийгэмлэг